тусгаар тогтнолоо зарласан ийм одоо тусгаар бүрэн ирэхэд болсон иргэнийхээ хувьд энэ өдрийг айгүй гоо бахархалтайгаар тэмдэглэж авах хэрэгтэй гэж боддог. Хуулийн өөрийнх нь ач холбогдлыг судлаачид бол юу гэж үзэж байна гэхээр бид нарт бүгд найрамдах болсон шилжсэн. Төрийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоороо шилжсэн. Эрх зүйн одоо тогтолцооны үндэс суурийг тавьж өгсөн. Тусгаар тогтнолоо зарласан ийм үндсэн хууль гэж үздэг. Мөн дараа нь бид нар 40-60 оны үндсэн хуулиуд бол нэг намын одоо системтэй олон ургалж хүжилгүй одоо явандаа бүр коммунизмыг төгөлдөр байгуулах ийм чиглэл рүү явж ирсэн үндсэн хуулиуд байхгүй. 92 оны үндсэн хууль бол бид нар нэг одоо намын системийг халж олон ургалж хүчилтэй болж дээрэс нь одоо дэлхийн нийтийн ялангуяа Европын нөлөө их орж хэдий одоо олслогдсон зайд оршин байвч Европын одоо эрх зүйн нөлөө орж ирсэн учраас либерализмын үзэл баримталтай бол тухайн үеийнхаа нөхцөл байдлаар бид нар өөрчлөх шаардлага үүссэн. Үндсэн хууль бол тухайн улс орны үндэс суурь эрх зүйн зохицуулалтын үндэс суурь байдаг. Дээрэс нь бид нар түүхэн цаг үед бол нийгэм өөрчлөгддөг. Түүнийгээ дагаад хүмүүсийн сэтгэлгээ хүртэл өөрчлөгддөг. Тэрэнд дасан зохицох үүднээс бол үндсэн хууль юу гэдгийг өөрчлөгдөж нэмэлт өөрчлөлт орж явах хэрэгтэй. Зөв галдралаараа явж байгаа хгүй. Тэрийг бол үндсэн хууль өөрчлөгдөхгүй юм аа. Үндсэн хууль одоо байнгын доктортой байх хэрэгтэй маа гэж үзэх бол өрөөсгөл тал баг. Тэгээ түүхэндээ 3 удаагийн нэмэлт өөрчлөлт. Гэхдээ дотор нь олон зүйл заалтан дээр өөрчлөлтүүд орж ирсэн. Энэ бол цаг хугацаа одоо түүхэн нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгдсөн. Ер нь бол үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь бүх хүртэлхийн улс орнуудад байна. Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль бол 1897 онд батлагдсан хэдий ч гэсэн одоо 10 хэдэн удаагийн нэмэлт яригдчихж байгаа, нэмэлт өөрчлөлт яригдж байгаа. Гэтэл манайх одоо 4 удаа шинжлэгдэн батлагдаад нэлээд хэдэн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал яригдж байна, тийм ээ. Америкийн нэгдсэн улсын зарим судлаачид бол юу гэдгийг бусад улсын одоо үндсэн хуулиуд ийм доктортой байна. Манайх ягаад ингэ өөрчлөлтөд идэв ингэж ярьдаг. Гэтэл тэр улсуудын эрх зүйн тогтолцоо соёл өөр. Нэмэлт өөрчлөлтүүд бол улс орнуудад байдаг л юм. Жишээлбэл хамгийн их үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан улс Франц гэдэг аахгүй 10 жил болоод өөрчлөгдөд байдаг 10 жил болоод тийм богино хугацаанд өөрчлөгддөг нэмэлт өөрчлөлтүүд байна. Манайх бол харьцангуйгаар боломжийн гэж бол би үзэж байна. Монгол улс бол хүн ам цөөтэй 2 том гүрний донд амьдардаг. За геополитикийн хувьд бол одоо 2 том улсын хооронд байгаа. Дээрэс нь биднэрт одоо гадны улсын нөлөөллүүд хүсээгүй нөлөөллөөр эрх зүйн тогтолцоо, эрх зүйн төр философичиг хандлага бол нөлөөлөлт бол автдаг нь ойлгомжтой. Тэгэхээр яах вэхээр яг энэ тохиолдолд бол тухайн үедээ богдхан бусад одоо улс орнуудад хаантаа мөртлөө үндсэн хуультай улс орнууд байна. Судлаад иргэдэг үүргийг эмзэгтэн судлаачдад өгч ирсэн. Хаант засаглалтаа мөртлөө үндсэн хуультай байх л чиг хандлагаар тэр 6-7 улс руу явж судлуулж ирсэн. Тэр улсууд нь бол дандаа хаант засаглалтаа улс орны үндсэн хуулиуд байсан байхгүй. Тэгээд бид нар хойд хөршийн нөлөөгөөр хаант засаглалтаа буулгачихсан, богдхаанаас орчихсан тийм ээ. Зарим судлаачид бол юу гэж үздэггүй гэхээр хаант засаглалтыг халсан гэдэг. Хаант ёсыг халсан, хамжлахад ёсыг халсан гэдэг 2 янзаар бичээд байна. Гэтэл богдхаан өөрөө нас орчихсан. Тийм ээ богд гэдэг хүнээс орсон. Бид нар бүгд найрамдах улсын буюу одоо феодализмыг алгасан тийм ээ формацийн онолоороо бид нар феодализмыг алгасаад бүгд найрамдах улсын засаглал шилжсэн. Энэ үүднээс бид нар яах вэ гэхээр нөгөө үндэстэн байсан улс маань бүгд найрамдах улс болж шилжихэд биднэрт эрх зүйн зохицуулалт заашгүй хэрэгтэйсэн суурин амьдралтай одоо улс орнуудын эрх зүйн зохицуулалт хэрэгтэйсэн учраас бид нар ойрхон нь Орос байж л тэ. Тийм учраас Оросуудын нөлөөгөөр бид нар одоо социалист шиг хандлагатай энэгээрээ бид нар 70 жил явсан. Хүмүүс ингэдэг штэ. Айгүй олон ихтэй сургуулиуд байна. Олон одоо ажилгүй хүмүүсийг бий болгож байна. Гэтэл яг үнийн хэрэг дээр бид нар бол юу гэдгийг бичиг үсэггүй улс орнууд байгаа даа байхгүй. Гэтэл бид нар хүмүүсийг боловсруулад гаргаж байна. Тэр төвшингээр хүмүүс өөрөө мэдлэгтэй болж байна.
боловсралтай болж байна тийм үү. Энэ бол сайн тал байхгүй, нэг талаар сайн тал. Нөгөө талаар юу гэдэг яг хуулийн сургуулийн оюутнууд л үндсэн хуулиа мэдээд байна уу гэдэг бол баг үнэн байх. Би тусгаар тогтнолоо зарласан ийм одоо тусгаар бүрэн ирэхэд болсон иргэнийхээ хувьд энэ өдрийг айгуугаа бахархалтайгаар тэмдэглэж авах хэрэгтэй гэж боддог. Би судлаачийн хувьд, багшийнхаа хувьд яг тэр 26-ны өдрийг тохиолдуулаад 4 ангит анимашн хийсэн бага насны хүүхдэд зориулж мөн үндсэн хуулийн оршил хэсгээр дуу бүтээж ирсэн. Үндсэн хуулийн цэцгийн үйл ажиллагаагаар би 15 контент хийсэн. Өв соёлоор дамжуулаад, өв соёл буюу хэлээр дамжуулаад нутаг орны ястангуудын хэлээр үндсэн хуулийн одоо хүний эрхийг одоо хилүүлж бас 2 контент байдгийг. Тэгэхээр бид нар яг энэ өдөр бол айгу бахархалтайгаар тэмдэглэж өнгөрүүлж явах хэрэгтэй байхгүй гэж би боддог.